Сайн байцгаана уу манайхаа Little Man podcast-ийн хүүхдийн баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор 1-р ангийн сурагч Аужим хүрэлцэн ирсэн байна. Подкастын ерөнхий ивент итгэгч Амибак. Хамтрагч Кагоми. Хамтрагч Пижон. Хамтрагч Ват артистууд. Баярлалаа хүрэлцэн ирсэндээ. Сайн байна уу Ужма? Сайн. За хүүхдийн баярын мэнд хүргэе. Баярлаа. Зүгээрээ. За ээжтэйгээ ингээ ярилцгаад сууж байгаа нь ямар санагдаж байна? Гоё. Юу нь? Мэдгүй. За ээж нь одоо нэг хэдийн асууя хүүгээсээ. За. За энэ жил 1-р ангид орсон, сургуульд орсон тий? Өмнө жил ч тий. Өмнө жил 1-р ангид сурсан. 24 онд орсон тий? За сургуульд орох ер нь ямар юм бэ? Гоё. Юу нь гоё юм? Найзуудтай болох. Найзуудтай олоо тоглох гоё юм уу? Аха. Өөр сургуульд ингээд за ороод найзуудтай олоо, шинэ найзуудтай олоо тоглоод хичээл ном, эрдэм ном сураад явж байгаагийн хажуугаар хэцүү санагдсан зүйл байгаа юу? Бага. За юу нь хэцүү байх вэ? Арилдгүй үзгээр бичих. Тэр нь хэцүү юу? Аха. Өөр. Өөр байхгүй. Тэгэл энэ л хэцүү байгаад байгаа юм уу? Аха. За өнөөдрийн подкастын ерөнхий ивент итгэгчээр Амибак гэдэг сүн хүчлийн амьд бактериундаа хамтарч ажиллаж байгаа. Манай сургуульд өгдөг. Өгдөг үү? Аа. За хоёлаа. Дуулаа шүү. Хамтран ажиллаж байгаа. Ями. Амьд ашигтай бактери пробиотик нь хүний биед гөрөлзөх хөдөлгөөнийг сайжруулан дархлаа дэмжих олон ашигтай талуудтай байдаг тий. Мэдгүй. Мэдгүй. За ээж нь одоо яг асуултаа асууя. Мэдгүй мөрдлөө ингээд. За Ужма. Яасан? За Ярилда. чи вэштэй те дотроо яг юу одоо 7 настай те юу бодож явдаг вэ? Одоо ингээ эцэг эхчүүдэд ингээд хүүхдүүд нь дотроо юу бодож явдаг вэ гэдэг нь айгүй сонирн байдаг аахгүй юу? Тэгэхээр чиний хувьд чи дотроо юу бодож явдаг вэ? Юм бодох ч зав гардаггүй шүү дээ. За хичээл хийгээд. Ээж даалгавар ээж хий. Яа чи битээ хүүхдүүд за чи үеийнхэн 7 настай хүүхдүүд аав ээжигээ ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Аав ээжигээ ер нь ямар байвал хүүхэд хамгийн их жаргалтай байдсан бэ? Загиндгүй ахаар. Өөр. Хэрэлдэггүй ахаар. За өөр. Тоглохгүй ахаар тоглох. Аав ээж нь ингээд чамтай тоглоул чам гоё яд жаргалтай байдаг гэсэн үг. Өөр би мэдгүй. Одоо ингээд загнахгүй байхаар гэж тэгж штэ. Аав ээжүүд юу нь яагаад хүүхдээ загнад юм бол? Муу юм хийхээр. Чи юу нөхөр муу юм хийдэг вэ? Бас нэг тал муу юм тал сайн юм хийн. Яагаад муу юм хийгээд идэв? Аав ээж хоёр нь юу нь ууралдгүй, ууртай юу, загнадгүй. Та чимнээ чидтэй. Та тэгээд өөрөө ууралдгүй мэдэн штэ. Одоо хоёлаа энэ үзэж байгаа хүмүүстэй хэлээ л да. За. Одоо ээжигээ чи ямар байхад хамгийн дуртай вэ? Уурлаг багтан. Танай ээж тийм ууртай хүн юм уу? Та тэгээд өөрөө тийм ууртай гэдэг юм уу? Ээжигээ тэгвэл ямар үед одоо хамгийн дургу вэ? Хайш юмд ууртай билээ. За тэгвэл аав ээжээсээ юу хүсдэг юм Ужим? Тоглоом шүү дээ. Угаасаа тоглоом шүү дээ. Одоо
Чи нөгөө нэг орой унтахтаа ээжтэйгээ ингээ гоё ярилцдаг штэ. Надад ингэж боддог, надад ингэж санагддаг гэл те. Одоо хоёлаа тэр талаар ярилцъя заяа. Миний хүү чин 3 настай ах болсон те. Дүүтэй болсон. За дүүтэй болох мэдрэмж юу н ямар байд юм бэ? Би яг зүгээр л гэж бодсон. Одоо нөгөө зарим хүмүүс ингэдэг гэнэлтэй ингээд дүүтэй болсноороо одоо аав маань намайг, ээж маань намайг тоохоо болцсон юм шиг санагддаг. Би ингээд баг хайрлуулсан юм шиг санагддаг гэд зарим хүмүүс тэгж бодд юм байна. Би бас тэгж боддоо шүү дээ. За яаж чам тэгж мэдрэгдсэн бэ? Би тэрнээс л бол чомсаам ирсэн шүү За. дээ. Яагаад ингээд аав ээж нь чамайг ингээд баг хайрлаад байгаа юм шиг санагдсан? Тэг хаад нэг шинэ хүүхэдтэй болоод намайг тоогоо билээ тэр хүүхдээ тоогоод. Чамайг ингээд тоохгүй байгаа нь яаж мэдрэгдсэн чамд? Надтай ингээд баг хайрцаад. Дүүтэй их хайрцаад. Тэгэхээр чи ингэж бодох. Надад тоглоом авч өгөө билээ. Дүүд тоглоом авч өгөөд. Тэгэхээр тэр үеуд ингээд дүүтэй болох юу н гоё юм байна да. Эсвэл дүүтэй болох ч муухай юм байна да гэдэг тийм мэдрэмж төрж ийсэн үү? Гайгүй штий. Би өгөн дүүдээ хайртай штий. За. Тэгсэн чи яасан? Бас хайдаа зодтолноо. Яагаад дүүдийг зодтолтой байх вэ? Би эхлэн эсвэл уурал эхлэн. Миний юмыг авч. Тэгэхээр би миний хүрээд ирүүлээ зодоод үйлэмэлэн бод. Ер нь тэгээд гэр бүлийн ахагч дүү ингээл хүмүүс чинь хоорондоо нэгээ тэгж зодох ёстой юм уу? Үгүй. Тэг яагаад зодоод байдгийг? Мэдгүй. Уур нь хүрхээлдэх үү? Тэгэлгүй яадیں۔ Тэг уур хүрсэн гэснээс нэрээ аав ээж хоёр чинь ямар үед чиний ингээд уурыг ингээд амар хүргдэг вэ? Худлаа яриад агаар. За. Юу гэж бодлоо ярих вэ? Намайг тгэээг байхад тэгсэн гэж. Ууж мачи тэгчлээ штэ гэлөө. Уг нь тгэээг байхгүй юу? Одоо санаж байгаа тийм жишээ байна уу чамд? Одоо ингээл намайг дүүгээд цохиж унгаагаагүй байхад цохоод унагчлаа чи гэд намайг загинсан гэл тиймэрхүү санаж байгаа юм байна уу? Өчиг дээр. За, юу лээ? Ангийн гэгэл нөөник төсөө өдрөөр уярлын үлэн дээр санаандгүй гიშгцэн. Тэгэд уярл миний үл гэж таал итгэлгүй л ах та уярлт. Тэгээ чамайг л гიშгсэн гэж би бодсон гэж юу? Ийм үеүүдэд ингээд аав ээж надад итгэдэггүй байна гэж чинь ингээ уурч хүрдэг гэсэн үг үү? Тэгвэл ямар үед чи ингээд хамгийн аав ээж хоёрыгоо ямар үед чи ингээд хамгийн жаргалтай ах уу? Байдаг вэ? Миний нэг дуртай газар руу очие гэхээр. Чиний дуртай газар юу юм? Парк. Асуух юм байна уу тахад? Байгаа штэ. Тэгээд асуул та. Тэгэхээр чиний бодлоор юу н сайн хүүхэд гэж ямар хүүхдэд хэлэх вэ? Ээж аваагаа уйрлуулдаг хүүхэд, хийгсэн өмнө хийддэг хүүхэд. Чи өөрөө ямар хүүхэд, сайн хүүхэд гэж бодож гин үү, муу хүүхэд гэж бодож гин үү? Тал сайн хүүхэд, тал муу хүүхэд. Тал сайн, тал муу хүүхэд гэж бодож гин үү? Яагаад? Би хайдаа муу юм хийн штий. Хайдаа сайн юм хийн штий. За тэгвэл чи өөрийгөө тэгж ядд юм байна. Ууч маань тэгээд том болоод яг ямар хүн болъё гэж бодож байна? Би цэцэрлэгийн багш болмоор байна. Том болоод уу? Яагаад? Угаас намайг цэцэрлэг таахад манай багш бид нарыг өдөр унтуулчаад юм тоглож моглоод юм ийддэг гэсэн.
Утсаар ярьж мэраад. За. Тэгэд би сонсдог байсан. Би ч угаас худлаа унтдаг байсан шүү дээ. Аха. Тэгэхээр чи цэцэрлэгийн багш болж тэгэж утсан муцаар ярьж ингэж баймаар байгаа мó тий? Аха. Брейк штэ. За. Тэгвэл ингээд за хоёлаа одоо төсөөлье заяа. За. За чи ингээд том болоод цэцэрлэгийн багш болсон. Тэгээд том болоод аав ээж хоёрыгаа чи яаж баярлуулъя гэж боддөг вэ? Аав ээж хоёр нь ямар үед нэрээ хамгийн жаргалтай байдیں۔ Мэдгүй. Би яаж таныг ямар үед жаргалтай гэдгийг Одоо за чи боддоо ээж нь ямар үед хамгийн жаргалтай байдیں۔ Мэдгүй байна уу? мэдгүй шүү дээ. Тэгвэл за аав нь ямар үед хамгийн жаргалтай байдیں۔ Мэдгүй шүү дээ. Миний бодлоор та хоёр эрүүл саруул өсөөд Би яг тэгэж ийсэн шүү дээ. тэгээ хэлэл дээ тэрийг Ихтэй байлцсан. Яагаад? Миний бодлоор л ээж аав хоёр нь хоёр хүүхдийгээ эрүүл саруул өсөж агаад нь хамгийн хаз жаргалтай байдаг. Өөр угаасаа аав ээж хоёр нь хоёр хүүхдээсээ өөр илүү юм хүсэхгүй шүү дээ, тий? Тийм. За тэгвэл саяны нөгөө төсөөлж исэн том болцсон. Хожим том болцсон. Тэгээ том болоод аав ээж хоёрыгаа яаж баярлуулмаар вэ? Нэг трипээр явж. Аяллаар явж. Аха, аяллаар явж өөр улс руу За. гэр бүлтэй хамт. Гэр бүл гэж нэрээ чиний бодлоор яг юу юм? Би биндээ хайртай. Би биедээ сайн. Би бин рүүгээ ууралдаггүй. гэж Бодож ин тий. Аха. Тэгвэл миний хүүгийн гэр бүл нь чиний яг хүсдэг гэр бүл мөн үү? мөн Байж чаддаг уу? цааддаг. Таач миний аавж үгээ гэсэн бүгд юмыг л авч өгдөө штэ. Сав. За тэгвэл уужмаа ээж нь дахиад нэг юм асууя. Юу вэ гэхээр энэ жил миний хүү за уучлаарай 24 онд орсон тий. Сургуульд ороод мэдээж баг анги ингээд цэцэрлэгийн жоох хүүхдээч сургуульд ороод ингээд бас тодорхой хэмжээнд том хүүхд болсон тий. За тэгвэл сургуулийн хүүхдүүд найзуудтайгаа яаж хандах ёстой юм? Нэг нэгнтэйгээ Би бин рүүгээ ууралахгүй. За ямар найзыг сайн найз гэх үү? Ингээд шин сэтгэлээс найзалдаг. Өстой гоё ааштай. Бас ярилцдаг. Чи тэгээ сургуульд ороод ер нь найзуудынхаа хувьд хэр сайн найз болсон гэж бодож байна? Амар сайн. Амар сайн гэж бодож байна. За. За одоо уучимд өөр одоо ингээд хэлмээр, ярмаар санагдсан юм байна уу? Байхгүй. Байхгүй ингээл болсон уу? Аха. За тэгээ өнөөдөр ингээд ээжтэйгээ ярилцаад ингээд сууж байгаа чамд ямар санагдаж байна? Гоё. Юу нь? Зурагтан дээр гарна штэ YouTube дээр. Тэгэхээр л гоё нэ тий. Аха. 3 дахь удаад зурагтан дээр гарах гэж байна. За тэгвэл чамаас сүүлийн ганц асуултыг асууя заяа. За. Том болоод ямар аав болох вэ? Сайн. Сайн гэдэг чинь зүгээр ингээд нэг бүгдийг багцалцсан сайн гэдэг үг байгаа дээ шүү дээ. Тусдаа одоо байна шүү дээ. Одоо би болохоор ямар ээж бай гэж хүсдэг вэ гэхээр би сайн хүн гаацтай ундаа уудгүй. Хүүхдтэйгээ их тоолдог. Дандаа орой гарч явдаг. Ээж нь болохоор юу гэж боддог вэ гэхээр хүүгээ сайн хоёр хүүхдээ сайн сонсдог, анхаардаг, тий. Тэгээд хоёр хүүхдээ хамгийн одоо наад захын хэрэгцээ зүйлсийг авч өгөх боломжтой. Тэгээ бас ухаантай хүүхдүүдтэйгээ хүл нийлүүлээд ингээд алхаж чаддаг тийм ээж байхыг хүсдэг. Та ч угаасаа л тийм шүү дээ. За баярлаа. Тэгээд миний хувьд бол та тийм шүү дээ. тийм үү? Аха. Хөөрхийд. За тэгээд уужмаа өнөөдөр ээжийнхаа подкастад ирээд ээжтэйгээ сонирхолтой яриа өрнүүлсэн хөөдөө баярлалаа.
За баярлалаа зүгээрээ. Тэгээд хөвгийнхаа цаашдын яасан Ялмис яадгүй хатаад тахын. хөвгийнхаа цаашдын сурлах хөдөлмөрт Танаас гоож гадаа харагтаад байна л нүс чинь. хөвгийнхаа цаашдын сурлах хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд миний хөө зорьсон зорилготой хүрээд мөрөөдөлтөй хүрээд мундаг хүн болоод өсч хүмүүжээрэй гэж хийж нөгөөдөө өрөөж ин за. За. За тэгээд төгсгөлд нь хоёлаа подкастынхаа ивент итгэгчдийнхаа бэлгийг авах уу? Тий. Яа бүр үйлээ байлаа. Подкастын ерхий ивент итгэгчээр Амибак зүйтэй Амибак хамтран ажиллаж байна. Япон технологиор Монголд үйлдвэрлэсэн 10,000 тэрбум амьд ашигтай бактеритэй ийм пробиотик ундаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өдөрт 1-2 ширхэг уустай шүү заяа. За тэгээ энэ Амибакийн ах эгч нараас нь чамд энийг хүүхдийн баярын бэлэг болгож дээжээс нь явуулсан байна. баярлаа. За энэ юу лээ? Пижон. Пижоныг мэднэ те. За Энийг будах юм биш торын. тэгэх юм байна те. Яг нэр энэ хүүхдийн баяр зориулсан энэ бэлгийн багцсан болохоор яг хүүхдүүдэд зориулсан гадна талынх нь энийг будаж болдог. Тэгээ энэ талд нь болохоор бас Тавлом. тоглож болдог те. Миний хүүд зориулаад пижоноос ийм хөрхөн хүүхдийн угаагч бэлгэлсэн байна. Юу угаагч? Нүгөр угаагч. Шууд ингэж угаач. Тэгээ энэ мэдээж нарны тос. нарны тос түрхэх маш хэрэгтэй те. Нарны тосыг Одоо зүүн байгаа болохоор яг хэрэгтэй. яг зүйтэй. Тэгээ мэдээж арьсаа байнга чигтэй байлгахын тулд хүүхдийн нэмэх 3 тос. Тийм. Тийм, тос бэлгэлсэн байна. За тэгээ эндээс зөндөө гой бэлгнүүдийг пижоны ах эгч нараас нь миний хүүд өгсөн байна. Баярлаа. За Орыг авахар дийлх. Бас хөөхөө хүнгээр юм шүү. тийм байна. За дараагийнх нь энэ юу лээ? Кагами. Бас харандаа дээрсэн биш тоо. Тийм байна. Нөгөө хүүхдийн баяр болж байгаа. За хүүхдийн баяр болж байгаа учраас бас хүүхдүүддээ зориулаад ногоо болон жимсний нэг өдрийн хэрэглээг 100% Кагами жүүснээс авч болох боломжтой. Тэгээ энэ хүүхдийн баярын бэлгийг бас Кагамигийн ах эгч нараас нь уужимд явуулсан байна. За баярлаа. Яс хүнд юм энэ бэлгэн. Энд чинь нэг дээр авсан. За дараагийн ерөнхий ивент итгэгчээр VAD Art студийн хүүхдийн баярын бэлэг. За энийг бас ээжүүд сонирхож магадгүй. Энэ болохоор яг Монголын үндэсний 8 үйлдвэрлэгч нийлж гаргасан нэмэлт сахарын орцгоо яг хүүхдэд зориулсан юм хүүхдийн баярын бэлэг байгаа. Тэгээ энэ бол хүүхдийн баярын дараа ч гэсэн баян худалдаанд байх юм билээ. Тэгэхээр хүүхдийнхаа тэмдэглэлт өдрүүдээр бас сонгож хэрэглэж болох нэ. Бас хүүхдийн идэх ар бол дотрон байгаа. Яг үнэ. За. Шүдийн цэвэрхэн байлган. Шүдийг хорхоод болохгүй те. За. За тэгээд подкастт хүндэт сачнаар маань хүүхдийн баярын тусгай дугаард маань хүрэлцэн ирсэн уужимдаа маш их баярлалаа. Тэгээд төгсгөлд нь одоо үзэж байгаа бүх хүүхдүүдтэй хоёлаа хүүхдийн баярын минь түргээд тусгай төхөө. За чи юу гэж хэлмээр вэ? Та нартай хүүхдийн баярын минь түргийо үеийн хүүхдүүд минь. За тэгээд та нарын баяраа сайхан тэмдэглээрээ. Подкастын ерөнхий ивент итгэгчээр бидэнтэй VAD Art Studio хамтран ажиллаж байна. Хүүхдийн баяр болон тэмдэглэлт өдрүүдэд зориулсан хамгийн эрүүл, амин дэмтэй хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн бэлгийн багцуудыг үндэсний үйлдвэрлэгч 8 брэнд нийлж гаргасан байна. Энэхүү багцуудад юу багтж байгаа вэ гэхлээр эрүүл мэндэд харгүй органик амттан, бүтээлч хөгжлийг дэмжих буддаг ном, канвас, хүслээ бичдэг дэвтэр мөн Монгол соёлыг шингээсэн чанартай бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн болно. Та бүхэн минь хүүхдийн баяраар эрүүл Монгол хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулаарай. Энэ удаагийн зочноор 11-р ангийн сурагч, артист Уянга Дарь хүрэлцэн ирсэн байна. Сайн уу? Сайн, ямар гоё хаалт юм байна гэдэг шиг.
Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Бас хүүхдийн баярын мэнд хүргэе. Яа вау. За хичээл ном сайн уу? Хичээл ном сайн. Шалгалтуудаа өгчөөл байж л. Одоо амрах гал. Тийм. Одоо шинэ уран бүтээл ч юм уу тоондоо харьяалалтай байгаа тийм. Аха. Тийм. Би саяхныг завсарлага авцаасан байхгүй юу? За. Тийм. Тэгээд одоо яг орж эхлэх гээл. Өмнө нь жоохон сэтгэл зүгээ бэлдээд арай өөр болох гээд гэх юм уу? Жоохон том болох гээд гэх юм уу? Хүргэдэг. Тийм. Аха. Тэгээд юу завсарлага авсан Тийм. юм бэ? Тэгээд завсарлага авсан. За. Хоёлаа энэ урдаа байгаа амибак гэд сүүн хүчлийн амьд бактерийн ундаага хоёлаа нэг уучи зөндөө юм ярина. За тэгэхээр одоо ер нь айлын 3 хүүхэдтэй айлын хамгийн бага. Тийм. Дээр 2 ихчтэй. Хэр ирэх вэ? Ирэх штт. Аа. Тэгээ ер нь бол одоо юу Ирэхлээл байж идэг өө. ирэхлээл байж идэг. Тэгээ бас 2 их чигээч бас ирэхлүүлдэг. Аа. Тийм. Ер нь би нэг ирэхлүүлээл явчихдаг. Битгаар. Би даймар ам. За хамгийн анх ер нь тоонотд ер нь яаж орсон юм бэ? Тоонотд дээг ахнад руу холбоо бариад тэгээд очиж уулзаад туршлагатай хүмүүс тэгээд ингээд туршлагатай орчин би илүү их туршлага суунах, мэдлэг мэднэ ах гэж бодоод тэгээд орсон. Аав ээжтэйгээ ярилцсан уу ер нь? Ярилцалгүй яах вэ? Аав ээжтэйгээ ярилцсан, тэгээд 2 ихчтэйгээ бас илүү их ярилцсан. Бидний нас ойролцоо тэгээд ямар нэг зүйл болоход би ер нь 2 ихчтэйгээ л илүү юм ярилцдаг. Аав ээж болохоор тодорхой мэдээлэл хэлээд тодорхой юмнуудыг асуудаг. Тэгээ илүү дотн маягаар 2 ихчтэйгээ илүү ярилцдаг. Тийм. Одоо ингээ өсвөр насн дээр за хөвгүүд бас нэг харьцангуй гайгүй байгаад байт юм шиг байна. За тэгтээ асуудалтай ч байдаг бах. Охтуудын хувьд өсвөр насн дээр ирэхээрээ хамгийн түрүүнд те гоё баймаар үсээ будмаар, нүрээ будмаар, хумсаа будмаар, өсгийтэй гутал өмсмөр ингээд санагддаг штеп. Тийм. Энэ үеүүдэд аав ээж хоёр нь яг яаж хүлээж авдаг гэсэн. Эсвэл 3 охинтой айл учраас бас харьцангуй арай ойлгодог байсан уу? Ер нь бол энэ бол манай гэр бүлийн их асуудал байгаагүй. Ойлгодог байсан. Тэгээд мэдээж охтууд юм чин тийм үе байгаа. Тэгээд яг тэр үе дээр нь дэмжин. Тэгтээ яг ингээд зөв аргаар ойлгуулах хэрэгтэй. Яг өөртөө зөгтөг нүүр будалтаа хийх. Өөртөө ямар увц зөгтөг, биеийн галбирт юу зөгтөг тэр талаар илүү мэдээлэл өгөөд тэгээд дэмж явбал зүгээр. Тийм. Тэгэхээр нөгөө нэг би бас нэг удаа алдчихсан юм. Нөгөө TikTok дээр ичнэр ингээ гой нүрэ будаад тэгээд надаас гоё харагдах та гэх. Тэгээд нэг хэсэг будаж явдаг байсан. Надаа үнэхээр зөгтөг байсан. Яаж мэдсэн тэгээд? Тэгэл зөхгүй юм байна да гэ өөр мэдрээд гэх юм уу. Тийм. Өөр хідэ. Аа. Яг өөртөө зөгтөг зүйлээл зөвхөн зөв юм байна. Тийм. Айлын баг гэхээр мэдээж ирэх байгаа. Аав ээжтэй одоо хамгийн аав ээж нь хамгийн их баярлуулж исэн. Би ер нь аав ээжийг ийм л байхад сүлд ер нь айгүй баяртай байдаг да гэсэн тийм үе байгаа юу? Ер нь бол би бас дандаа л баяртай байдаг. За. Аав ээж хоёулаа намайг ойлгодог. Тийм. Тэгээд дэмждэг, багаас маань дэмжсээр ирсэн. Тэгээд аав ээжтэй ингээл аав ээжтэйгээ хобба заал тэнгүүд амир ойлгоол. Тэгээд яг ингээд ойлгож сонсоход илүү их баярлдаг. Ойлгоод шүүмжлэхгүйгээр сонсох үед. Шүүмжлээд сонсох юм бол тэр чинь бас өөр хэрэг болчих шүү дээ. Тийм. Ер нь эцэг эхчүүдийн ингээд гаргадаг алдаан дээр эцэг эхчүүд зүгээр сонсоол байж ах хэвээр юу ер нь. Эсвэл ингээд за би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна гэж ярилцах хэвээр юу? Эсвэл бол ярьсан бүх зүйлийг дэмжих хэвээр юу? Энэ асуудал дээр болохоор би ингэж бодд юм аа. Өсвөр насны ер нь хүүхдүүд том хүн гэлтгүү бүгдээрээ мэдрэмжээ зөв илэрхийлэх хэрэгтэй. Одоо ингээд манай хичээн хэлж байгаагаар бол бидэрт бүр 200 гаруй юм мэдрэмж байдаг гинэ.
За. Тэгээд яг одоо ингээд нэрлвэл гарын 13-нд л багтахаар одоо нэрлээд ш дуурлах, гомдох, баярлах иймэрхүү маягаар нэрлээд байгаа штэ. Тийм болохоор яг мэдрэмжээ зөв илэрхийлэх хэрэгтэй хаа. Гомдсон байвал тэрийгэ ууралж гаргаад идэг. Тийм. Өсвөр насны хүмүүс одоо аав ээжтэй ойлгохгүй ингээ гомдсон байвал уурлаад идэг. Уурлал хин ч ойлгохгүй штэ. Тийм тэгээд эцэг эхчүүдээс яг ижлэхэн гэртээ эртээр санаа зовоод уурлаад байгаа мó, хайрлаад уурлаад байгаа мó тэрийг мэдгүй байдаг. Тийм болохоор мэдрэмжээ зөв илэрхийлэх нь бидний харилцааны хамгийн том зүйл баг. Тийм. Ерөн зүйл наадах чинь томчууч барыг мэдгүй юм байна. Томчууд ч сэтгэл хөдлөлөө ингэж мэдрэмжээ илэрхийлж чаддгүй. Эцэг эхчүүд магадгүй энэ дээр аягүй хаалтдаг баг. Тийм. Мэдээж санаа зовоод хайрлал уурлаад байгаа шүү дээ. Тийм шүү. Гэхдээ энийг ээж нь санаа зовоод байна гэдэг үгийг урд нь тавьдаг ч юм уу те. Тэгжиж нэг ярилцах ч юм уу нэг тийм юмыг гаргаж ирвэл болдог баг. Тийм. Одоо зүгээр сонсолтоо. Гэртээ урд ирдэ оройчлоо гэл. Тэнгүүд санаа зовоод энэ хурдан ирээрээ гэд. Эсвэл яг юу гээд яваад яг юу хийж байгаа, найзуудтайгаа тийм хийж байгаа мó гэдгийг ойлгоод тэгээд ойлгох хэрэгтэй юу. Ойлгох, мэдрэмжээ илэрхийлэх хоёр цуг байх хэрэгтэй. Тэгээд ингэхгүй. Одоо ингээл за игээд эцэг эхчүүд ерөнхийдөө дээлэнхт нь би тэгдэг гэж бодож байна. Одоо хурдан ир. Оройтчлаа. Охин хүүхд инглээ тэглээ. Тэгвэл ийм үед хүүхдүүд илүү гүжмөөрч юм шиг, илүү оройтмаарч юм шиг, утсаа авмааргүй юм шиг санагддаг. Би бол тэгж санагдаж байгаа. Угаасаа ингээд оройтсон ч гэсэн ингээс би залгаад хэлчихдэг байхгүй юу? Би ингээ явж шууд гоочлоо гэрийнхээ ойролцоо байгаа гэд. Тэгээд би юу хэлчихлээ. Чамдаас тийг санагддаг гэсэн штэ ингээд улам гүжмөөр ингээд утсаа авмааргүй санагдаад, жоохон оройтмаар санагдаад. Тийм заримдаа хурдан ирмэр гэж загнаад байвал тиймэр санагдд юм уу? Яг загнахгүй ивэр илүүл бол яах вэ? За яах вэ гэж очичдээ. Яа нэг. Бодлоо. Үнэн л энэ гэхгүй. Эцэг эхчүүд чинь тэгэд ийм юм байна л да. За ер нь ийм юм байна. Өсвөр насны хүүхдүүд ч гэсэн хувь хүн болж байгаа учраас биднээс эхлээд өөрчлөлт хэрэгтэй юм байна. Бид нар хөөхд байж үдсэн учраас ярианыхаа өнгийг өөрчлөх, захирангуй байх, тэр ууралсан байх, тэр бол ингээд хүүхдэд бол ямар ч хамаагүй шүү дээ, тий. Тэр хүүхдэд би өнөөдөр ууртай айлаа, тэр хүүхд рүү ууртай авираа гаргаж ус болохгүй, тий. Тэгснээрээ магадгүй та нарыг бид нар эвдээд байна уу? Ер нь бол эвддэг. Тэгтээ биш дээ. Одоо ингээ өсвөр наснд ороод ирэхээр гэр бүлийн харилцаанаас илүү найзуудын харилцаа илүү татна болж эхэлдэг. Ямар хүүхдүүдтэй найзалж гин, ямар нэг асуудал тулгарвал ер нь бол эхлээд бид нар найзуудаа л хэлдэг. Яагаад гэвэл бидрийг яг нэг төвшөнд сонсож чаддаг, нэг төвшөнд ойлгож чаддаг. Харин аав ээжүүд болохоор ингээ дээрээс харьцаад идэг. Ерөөсөө ингээ найзын мэддэггүйтэй биш. Нэг төвшөнд ойлгож сонсож чаддаг болохоор яг тэгж найзуудаа хэлдэг юм шиг санагдсан. Эцэг эхчүүд тэгэхээр илүү найз шиг нь харьцах хэрэгтэй. Ястай гэж бодож байна уу? Тийм. Яг найзууд гэхээр юм найзын дундаа ороод биш. Зүгээр яг л юм дотн мэдрэмж төрүүлээд дээрээс харьцахгүй байхад болно дөө. Тэгвэл уянга дээр одоо хамгийн сүүлд заа одоо ингээд санджаагаар ингээд аав ээж нь ойлгохгүй ингээ бүр нэг ямар хэцүү юм бэ те яа намайг ойлгохгүй юм болоо гэсэн тийм мэдрэмж төрж исэн үе байгаа юу? Одоо санахгүй байвал тийг байхгүй л гэсэн үг байна. Ер нь бол байдаггүй. Тийм. Нөгөө нэг заримдаа хичээлээ давтаад оройд тунгууд яг нэг загнадгүй л. Ер нь гайгүй. Тийм. Би ч яг энэ мэдлэг энэ бодлуудынхаа ихэнхийн гэр бүлийн хүмүүжлээс авч байгаа гэж өөрийгөө боддог байхгүй. Тийм манай гэр бүлийн бодолтой хахад би нэг намайг тэгж нэг загнахгүй. Тийм. Загнадгүй. За найзууд гэдэг жишээ эцэг эхчүүдээсээ илүү өсвөр насн дээр ирэхээр найзуудтайгаа илүү байх, найзуудаа илүү ярилцах те тэд нар чамайг илүү сонсч ирнэ. Тэгэхээр яг энэ өсвөр насндаа ингээд артист хийгээд олон хүмүүсийн урд гараад те дуудуулаад ингээд
тодорхой хэмжээнд бас ингээ хүмүүс мэдээд олонний танил болоод ингээр хүссэн хүсээгүй ингээд хүмүүсийн хараанд өртөж чинь те сошиалд амар хүчтэй болсон. Тэгээ өсвөр насны ах хүүхэд яг ийм үед яаж давж гардаг вэ? Миний анзаарснаар ингээд илүү охтуудад ийм айгуу мухай комент ирэх ч юм уу те айгуу мухай сэтгэлдлүүд ирэх ч юм уу тиймэрхүү зүйл харагддаг. Тэгээ минийхаар ингээд тийм зүйлүүдийг сонсоод уншаад даваад гарна гэхээр ингээд амар ингээд надад хэцүү ингээ хайрлаад байгаа байхгүй юу? Жоохон байхад чинь дээ эдгээр чинь жоохон штэ гэж бодогдоод. Тэгээ энэ үед яад юм миний дүү? Ер нь бол комент ирэхэд би ер нь яагаад ингэ бичээд идгийг ингээд ер нь ингэ бодож байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр гэр бүлийн хүмүүжил бас чухал ер нь. За. Тэн дээр чи ингэ жоохон хүмүүс л бичиж байгаа штэ тэгэж. Тэр үед ингээд ээж аваасаа анхаарал халамж хүссэн бол тэр анхаарал халамжаа цахим орчноос авах гад тгээ ингээд анхаарал татах юмнууд хийдэг. Эсвэл ингээд одоо ингээд нэг хүний доор муухай комент бичсэн байлаа гэхэд муухай комент бичснээрээ би энэ хүнээс илүү гэсэн мэдрэмж авдаг. Авахын тулд ер нь тиймэрхүү зүйлүүдийг бичдэм байлээ. Тэгээ тэр болгонд нэг хит имзгэлгүй. Имзгэлдэггүй би ер нь. Амар лаг юм биш гэж. Их чинь өөрөөсөө гутраад шалаар нэг болдгоо шин. Мэдгүй тэгээ гутраадах шаардлага байхгүй шүү. Чамаас энэ сорилцох зэлийгтэйг өгдөө шүү. За тэгвэл за энэс гадна сүүлийн үед сургууль дээр те сайхан шилжсэн гэдэг жисэн те. Сургуулаасаа шилжсэн мэдээж өсвөр насндаа шилжинэ гэдэг бол миний хувьд бол айгу бас хэцүү санагддаг. Яагаад тэгэхээр зөндөө олон жил найзалсан найзууд байна. Тэдраасаа холдно нөгөө тухтай орчноосоо сална гэхээр хэцүү надад санагддаг байхгүй юу? Байсан санагддаг байсан. Чиний хувьд одоо ямар вэ? Сургуульд шилжээд орчихсон. За тэгээ сургуулийн сүүлийн үед нөгөө нэг юм сургуулийн ялгуурлан гадуурхах, нэгнээ жоохон гомдоох, нэгнийгээ жоохон өмсөн зүснээр нь ялгах. За одоо бүүлэдэх гэх юм уу? Тиймэрхүү зүйлүүд айгүй хүчтэй байгаа. Сургуулийн орчинд бол. Тэгэд энэ тал дээр мэдрэгж байгаа зүйл байна уу? Шинэ сургууль ямар байна? Сургууль шилжилтийн асуудал дээр болохоор би өөр 10 дугаар анги хүртэл бас шилжсэн юм аа. Нэлээд шилжсэн. Тэгээд яг шилжээд явахдаа мэдээж богино хугацааны болон урт хугацааны олон найзуудтай болсон. Тэгээд олон найзуудтай болохдоо за ийм хүмүүстэй би таард юм байна да. Ийм хүмүүстэй байхдаа би тухгүй байд юм байна да гэдгээ ингээд мэдээд авчиж байгаа байхгүй юу. Тэгээд яг 10 дугаар ангиас хойш яг ингээд өөрийнхөө тохирдог төрлийн хүмүүстэй найзлаад эхэлсэн. Тэгээд одоо л ер нь шилжих гэдэг миний хувьд асуудал. 10 дугаар анги хүртэл бол ерөөс асуудал бишээс байхгүй юу. Найзтай олно гэдэг тийм хүнд биш. Тийм байсан. Тийм. Тэгэхээр ер нь шилжих мухай. Тэгээ сургуулийн орчин тэр бүглэдэл гэдэг зүйл ер нь байдгүй. Одоо чи ингээ бас нэг артист те ингээд хүүхдүүдийг ингээд үлгэрлэн гоё дуу гаргана те дуугаараа бас хүмүүсийг урайлна те. Тэгэхээр ийм юм чи угаасаа хүмүүсийн нүдэн дээр ил байх нь тодорхой. Ийм хүмүүсийг сургуулийн орчинд үеийн найзууд нь бүр илүү харах нь тодорхой. Тийм. За манай сургууль дээр ловдаг тиймэрхүү юм анзаарэгддэг үү те. Би яг тийм орчинд нь байж үзэг болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Энэ миний мэдхгүй асуудал байна. Гэхдээ л ер нь бүлэдэлт гэдэг бол муухай. Үнэхээр муухай. Сургуулийн орчинд байж болох хамгийн муухай зүйл. Ер нь ажиглаад байхад тэр бүлэдэлтээс болж олон хүмүүс яг өөрийнхөө дотоод зан чанарыг алддаг юм шиг санагддаг. Тийм. Энэ одоо яг юунаас болоод байгаа юм бол? Биднээс болж байна. Магадгүй эцэг эхчүүдийн хүмүүжил буруу байснаас болоод тийм зүйл гараад байна уу? Тэр чинь нэг сэтгэлд нь ингээл бүр мартаж болохгүй яг өсвөр насн дээр нь тийм муухай зүйлийг оруулж байгаа шүү дээ, тий. Магадгүй цаашдаа за миний нүд муухай да, миний хамар муухай да, миний уруул муухай да гэдэг бодлыг бол тэгээл явдаг баг. Тээх баг. Ер нь бол тэр бол ойлгомжтой баг. Тий. Чамд одоо тэгэж яг ингээл за нэрч би тийм шүү, би тэг
гэж харагдаж байгаа ч байх шүү гэж өөртөө итгэлгүй болох тийм үе тохиолж ирсэн үү? Тохиолдож исэн. Гэтэ би бол даваад гарсан. Ер нь. Тэгээ угаасаа миний тим байна уу, үгүй байна уу, хинт чамаагүй байхгүй юм дээ. Тийм. Миний гадаад үзэмж хинт чамаагүй. Тэгэд ер нь өөртөө л таалагдчихвал хамаагүй болсон. Яа, за баяр үргээ. Өстө мундаг хөөхтэй. Яг нөгөө нэг урлагийн хүн болгож байгаа бол те яг эртнээс яг энэ нэг сэтгэл зүйн бэлтгэлийг бас хийсэн байх хэрэгтэй байдаг баг. Тийм. Тэгэл ирээдүйд баг энэс ч илүү их тийм сонин комент авч магадгүй шүү. Тийм болохоор одоо бэлдээл явж байгаа. Тэгээ өнөөдөр чи нөгөө нэг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Хоёлоо гоё дурсамжаа бодъё зөө. Аав ээж хоёр нэг хамгийн нөгөө мартагдшгүй хүүхдийн баяр тэмдэглэж исэн үе нь хизээ байсан бэ. Хүүхэд бүрийн арсны онцлогт нийцсэн зөөлөн найрлагатайгаараа алдартай Pigeon брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. Амьдралын анхны өдрөөс эхлэн таны хүүхдийг халамжилна. Яг хүүхдийн баяраар бол биш ээ. За. Хүүхдийн баярын өмнөх өдрөө лөө дараа нь л. Аав ээж бид гурав явжгаад нэг юм хүлээгээд тэгээд яг машины урд нэг юм тоглоомын талбай байсан байхгүй. Тэгээ нэг юм дүүжин даажин байдаг да. Тэр дээр бид гурав хуваагдж суугаад аав бит хоёр эндэн суугаад ээж эндэн суугаад тэгсэж аав бит хоёр бүр дээш явж бууж ихгүй. Тэр л хамгийн нийттэй. Тийм. Ер нь бол энгийн зүйлүүд том дурсамж бүтээдэг миний хувьд. Тийм. Одоо чинь ер нь ингээд 16, 17 та хүүхдүүд төлөвшсөн, өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон, ирээдүгээ тодорхойлчихсан байдгийм бэ штэ. Их чинь нөгөө нэг жоохон хүүхдтэй болохоор ерөөсөө яг ингээ өсвөр насны хүүхдүүдтэй тулаад ингээ харьцаар бас яг ингээ дэвээ олдгон байна. Ингээ нөгөө хүүхдүүдийг яг юу бодож явдаг, яадаг мэддэггүй болохоор тэгэхээр одоо их чинь бас нэг хоёр асуулт зэ. Нэг нь болохоор өсвөр насны хүүхдүүд яг юу бодож явд юм бэ дотроо? Тэр нь дээлийнх нь одоо их чинь бол одоо ингээд ээж штэ тий. Хүүхдүүдээ нэг аятайхан хүн болгочих юмсан. Яруу саруул өсгөчих юмсан гэж боддогтай адил өсвөр насныхан ер нь яг юу боддгийг. Энэ бол эцэг эхчүүдэд үнэхээр сонирхолтой байдаг. Миний хүү охин юу бодож явдаг юм болоо? Би болохоор өөрийгөө олчих юмсан л гэж боддог. Тэгээ угаасаа хүн чинь ингээд өөрийгөө олно гэдэг чинь цаг хугацааны асуудал шүү дээ. Тэгээд та ч гэсэн ингээ өөрийгөө олоогүй байгаа юм. Яг өөрийнхөө ингээд тодорхой хувийг ингээд цаг хугацааны дагуу ингээд олоо явж байгаа. Би ч гэсэн тийм. Тэгтээ энэ насанд өөрийгөө олох дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо яг би ямар хүмүүсийн хажууд тухтай байна? Би ямар өнгөн дуртай юм бол гадаа ямар яхад гоё вэ гэдэг ч юм уу тий. Нэг жилийн өмнөх би одоогийн би хоёр нь шал өөрдөө. Яагаад? Дуртай өнгө өөрчлөгдсөн, дуртай цагаагаар өөрчлөгдсөн. Өөрийгөө олсон чи ингээд зарим зүйлүүд нь өөрчлөлтөө яваад идгийг анзаарсан гэх юм уу? Тий. Тэгээд өөрийгөө олохыг хичээж л байна. Яг ямар үед ямар зан гаргад юм бол гэл. Тий. Өөрийгөө олно гэдэг чинь тэгэл эмээ болчоод ч өөрийгөө ойлгож болно. Цаг хугацааны л асуудал. Тий. За тэгвэл одоо хоёр дахь нь за аав ээжигээ ямар байгаасаа гэж хүсдэг вэ хүүхдүүд? Аав ээж нь ямар байвал та нар хамгийн жаргалтай байх юм? Та нар ер нь яг юу мэдэрч юунаас кайф авдгийн өсвөр насныхан? Ер нь бол хараад байхад ээж аавуудыг бидрийг сонсоод ойлгоод тэгээд анхаарал тавиасаа гэж хүсдэг ер нь бол. Хүүхдээ анзаарж байгаасаа гэж хүсдэг. Тийм. Зарим нь бол анзаарахгүй байгаа харагддаг. Тийм. Тэгээ хүүхдтэйгээ ойр ойрхон ярилцж байгаарэ гэдгийг ер нь хүсдэг.
биднээс өөрсдөө анхаарал халамж анзаарахыг хүсдэг. Жохоо оройтол анаа яга залахгүй, нээж яга залахгүй ингээл. Тийм. Гомддог байхгүй. Тийм. Тэгээд та нар өөрсдөө харин ямар үед хамгийн фан байх уу? Хамгийн гоё байх уу? Кайфтай ваа. Станараа гээд. Надад бол зөндөл тийм үед байдаг. Топ 2-ыг хэлчихв. За. Найзуудтайгаа тоглоомын талбай дээр тоглож явах та. Тэгээд хоёр дахь нь тайзан дээр дуулж явах та. Тийм. Энэ хоёр л миний топ 2 доо. Хамгийн гоё байдаг, хамгийн язгуултай байдаг тийм. Гурав дахь нь бас хэлчихв. Тэг. Гэр бүлэрээ оройн хоол идчих та. Тийм. Тэгэхээр хүүхдүүд эцэг эхчүүд биднээс маш хэлбархан, маш хямдхан, баг үнгүү шахуу зүйлүүдийг л хүсдэг юм байна. Хэдүүлээ яг энэ зүйл дээр анхаарах ёстой юм байна. Яалтч аргагүй эцэг эхчүүд яг дээрээс биш. Хүүхдийнхаа нүдрөө харж аваад хүүхдүүдтэйг ярилцах ёстой юм байна. Тэгээд өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэд бүхэн аюулгүй орчинд өсч идэх хэрхээ идэлж хайрлуулж аз жаргалтай өсч тарнаасаа гэж хүсэж байна. Тэгээд ихчийнхаа урилгыг авч хүрэлцэн ирсэн дүүдээ бас маш их баярлалаа. Сурлага хөтөлбөрт нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Уран бүтээлд нь бас маш их амжилтыг хүсье. Зарсан зорилготой, батсан мөрөөдөлтөө заавал хүрээрээ гэж хэлмээр байна. За баярлалаа. Намайгаас урьсан баярлалаа. Зарим хэлхийг хүсдэг зүйлүүдээ бас нүгэр дамжуулаад хэлчлээ. Хэлж чадсан уу? Чадсан. Хэлж чадаагүй үлдээсэн юм байх юм бол хэлж олно штэ. Нэрээ би тэгж боддог гэд. Яг инглээр орж ирдэг юм аа. За. Хоёлаа тэгвэл ивент итгэгчдийнхаа бэлгийг гардуулаад нэвтрүүлгээ подкастаа төгсгий төхөө. За тэгээд Подкастын ерөнхий ивент итгэгчээр Амибак сүүн хүчлийн амьд бактериунда хамтран ажиллаж байна. Тэгээд гизний гөрөлзөх хөдөлгөөнийг сайжруулна. Тэгээд хоёр төрөл байдаг. Сахартай, энгийн гэсэн хоёр төрөл. Өсвөр насны хүүхдүүдэд бас нэлээд уудаг бахтай энэс. Уухгүй гэж байна. Тэгээд Амибакийнхаа дэжэстүүдээ бэлгэлж байна. Ваа баярлаа. Найзуудтай хаваагаа дугаарай. За дараагийнх нь яг Pigeon гэд мэдэн штэ. мэднэ. Подкастын ерөнхий ивент итгэгчээр Pigeon хамтран ажиллаж байна. За тэгээ Pigeon болохоор яг нөгөө хамгийн зөөлөн бүтцтэй найрлагатай бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай байдаг. Тэгээ яг энэ дээр болохоор нарны тос тэгээд энэ цэвэрлэгч, нүүр цэвэрлэгчийг багтаасан. Тэгээд энэ дотроо бас салфетик гэж яг охтуудад хэрэгтэй зүйлийг багтаасан байна. Өсвөр насны дээр ирж амж арьс арчилгаа маш чухал ах тий. Тийм чухал шүү. Подкастын ерөнхий ивент итгэгчээр Kagami Juice бидэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд ногоо идэх дурггүй хүүхдүүд байх юм бол Kagami Juice-ээр өдрийн ногооны хэрэглээгээ 100% бүрэн авах боломжтой. Жимсний хэрэглээгээ бас авах боломжтой. Вау. За дараагийн манай ерөнхий ивент итгэгчээр VAD артистууд хамтран ажиллаж байна. За энэ болохоор яг Хүүхдийн баярт бас зориулж гаргаж байгаа үндэсний үйлдвэрлэлийн 8 үндэсний үйлдвэрлэгч хамтарсан. Яг нөгөө хүүхдэд эрүүл, сахаргүй органик бүтээгдэхүүнүүдийг багтааснаар айлаа онцлогтой. Вау. Энэ цүнхэн ямар хөрх. Чамд цүнхэн л гоё яригдчихэ. Одоо нэрээ октод сүүлийн үед нэг юм жижиг цүнх бариа яваад идэлцээ л шүү дээ. Тийм. Тэгэхээр чи надад доторгой нийцээд барихгүй юу? За тэгээд хүрэлцэн ирсэндүүдээ маш их баярлалаа. Түр баяртай. Баяртай. Подкастын ерөнхий ивент итгэгчээр Amibak Япон технологиор Монголд үйлдвэрлэгдсэн 10 тербум амьд ашигтай LC бактеритай пробиотик ундаа бидэнтэй хамтран ажиллаж байна. Таны дархлааг дэмжиж зогсохгүй гидсний үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Мөн өдөрт 1-2 ширхгийг уух бөгөөд зааврын дагуу 28 хоног хадгалах боломжтой. Үүнээс гадна энгийн болон сахар багтай гэсэн 2 төрөлтэй. Энэхүү бүтээгдэхүүнийг та Намин болон E-Mart, E-Mons цэгийн худалдаа авах бүрэн боломжтой. Өнөөдрийн дугаарт маань ерөнхий боловсролын 10 дугаар ангийн сурагч тэгээд та бүхний маань хэдийний танил болсон жүжигчин
хүслэн хөрөлцөн ирсэн байна. За сайн байцгаана уу. Баярын мэнд хүргэе. Оо баярлалаа. Хүүхдийн баяр тэмдэглэдэг үсттэй. Тэмдэглэж байгаа үсттэй. Тэмдэглэдэг байсан гэх юм уу? Яагаад одоо болчихвэ? Одоо ч нүнд бэлгийн тооноос нь хасагдцсан. Тэгээ том болж ийн гэж чи бэлгээр яадаг. Дүүнерт бол одоо бэлгээ өгдөг болчиход шүү дээ. За хүслэн маань 4 айлын. Үгүй 4 айлын 4 хүүхэдтэй айлын. Тийм. Дундх нь. За тэгэхээр хоёлаа өнөөдөр хүүхдүүд юу нь юу боддгийг, хүүхдүүд эцэг гэхээс юу хүсдэг те бас ямар байвал эцэг эхчүүдийг ямар байвал гоё эдий, ямар байвал хэцүү байдیں۔ Те энэ тухай ярилцсан. За үүнээс эхлээд хамгийн ихний асуулт юу байх вэ гэхээр айлын дундах байх ямар вэ? Ихчийнх нь одоо нөгөө мэдж байгаагаар бол ихэнх айлын дундах хүүхдүүд нэг тийм юу байгаад идэг. Завсрах болчоод идэг. Томуудад нь илүү анхаарал, багуудын илүү анхаарал, дундах хүүхдүүд нэг илүү бие даасан төлөвтэй байгаад байгаа юм санагдаад идэв. Би болохоор ингэж боддог юм л да. Айлын дундууд болохоор одоо ингээл мэдээж ингээд дүүтэй дүүнэргээ ингээл асарна, ингээл хичээл сургуул ингээд баахан ингээ хариуцлагууд асуудлууд ингэж одоо ингээ нүүр тулдаг гэх юм. Тэгээд тим юмд одоо ингээд тасцсан асуудлыг яаж шийдвэрлэх вэ, инкүү тэхүү гэсэн тийм одоо тийм аргатай болсон гэдэг ч юм уу. Тэгээд бас айл болгон бас өөр ах. Одоо тийм айлын дундууд одоо тийм амьдралын хэм маягаас хамаарат өөр тий. Одоо жишээлбэл манай ахыг ч хоёр тусдаа гарцсан. За. Тэгээд тусдаа гарцсан болохоор чинь бас ингээ хувийн амьдралууд өөр шүү дээ. Мэдээж ингээд нэг амар асуудал тийм одоо анхаарал хандуулах гадах хэрэггүй. Тэгээд аав ээж хоёр болохоор над дээр тэгээд юу н манай дүүдээр айгүйх тийм анхаардаг хэцэс боловсрал тий одоо ингээл идэж уух юмнаас ахуулаад тэгэл айгүй тийм тэг кэрлдэг гэх юм. Тэгээ би энд нь айгүй баярлдаг л та. Тийм. За баярлдаг гэхээр хоёлоо шууд ингэж орё заяа. За. Аав ээж хоёрын юм уу? За ер нь гэр бүлийнх нь за аав ээж хоёрын нь хамгийн чамайг ингээ мартагдахааргүй баярлуулж исэн тийм үе юу байгаа вэ? Баярлуулж исэн. За аав дээр ярих юм бол аав одоо ингээл жишээлбэл одоо юу мэрч намайг ингээл кинон тоглоод ингээд ядраад ороод ирэх үед айгүй хөрхөн гэрээ цэвэрлсэн. Тэгээл намайг айгүй мундаг байна тий. Өшөө хичээгээрээ айгүй тийм урмын үх их шиддэг л дээ надад. Тэгээд тэрэгч би өөрөө ингээд айгүй хүлээж авах амар дуртай. Тим үгэнд ингээл шууд ингээл уйраал ингээл баярлаа хайртай шүү гээл. Тэгээ манай ээж болохоор тэгэл ээжтэй чинь манай ээж чинь нөгөө мейкап шүү дээ. Тэгэл кино минон дээр хамт ажиллана. Адилхан ингээл зовлонгоо үрэл адилхан ядраал тий. Одоо тэр бүсгүй кинон дээр ч гэсэн хамт явсан шүү дээ. Тэгэл ээжтэй чинь тэгэл айгүй хайнга шүү дээ тэгэл. За. Ер нь шүү бие биенийх юмыг илтэлчдэг гэх юм уу? Бие биендээ юу? За. Тэгээ яг хоо ээж намайг айгүй их баярлуулдаг, эрхлүүлдэг. Би айгүй их эрхэлтэй. За. Тэгэл ингээл аав ээжтэй эрхлээл ингмээрэн тэгмээрэн ч гэж хишээний. Тэгээ дүү гараад ирсэн чинь ихэ болцсон л та. Тэгээд намайг айгүй их ер нь миний ингээ хүссэн юмд одоо ингээл тасгаал шивээ нэг дугуулan байд юм уу те. Саксны бэлтгэл, бассейны бэлтгэл гэл айгүй тийм намайг хөгжүүлэх талаас айгүй хөгжүүлж өгдөг байхгүй юу? Одоо нөгөө нэг илүү одоо про гэж ярьдэн шүү дээ, профешнл гэж ярьдэн шүү дээ. Яг тиймэрхүү болгоод одоо болгоход намайг айгүй тусалдаг, дэмждэг болохоор би энд нь айгүй их баярлалтай л да. Одоо тийм ид зүйлсмэс увц сунарт яг байдаг л асуудал баг л да. Тэгээд намайг тийм нэг боловсралтай мундаг хүүхэд болгоно гэж айгүй их хичээдэг. Тэгээ би ч өөрөө тийм байх амар дуртай байхгүй. Тэгэл ер нь миний төлөө зүтгэж байгаа л амар баярлалтай юм да. Ихээр баярлалтай. Манай хүслэн чи одоо 16 настай тий? Тийм жил 16. Арай хөрөөгөө 15-тай. Сайн нөгөө нэг дүүтэй болсон гэдэг чинь штэ. Хэдэн настайдаа дүүтэй болсон нэгт. Хоёрт дүүтэй болсноос хойш ер нь ямар мэдрэмж авдгийм бэ хүүхдүүд ер нь? Айгу би манай ахыг ч хоёр чинь намайг ингээ орхио авчдаг гэсэн хэрэг одоо хичээл сургууль энэ төр гээд. Тэгээ би дүүтэй болохыг амар хүсдэг байсан. Тэгээ би ингээ гэртээ ганцаараа л ингээ тоглоод тэр үед чинь би ч нэг 5 автал байсан. Тэгээ айгүй их дүүтэй болохыг хүсдэг байсан. Хамт тоглохыг хүсдэг байсан. Тэгэл намайг 8 настай байхад манай ээж чинь
нэг тест өгдөн шүү дээ. Тэгэл 2 зураастай гараад ирсэн. Гэрээр дүүрэн баяр бол. Тэгээ би тэр үед яг үнэндээ нүүн гэж ярьжсэн л та. Гэрээсээ нүүн би цаасан картон цаасаар байшин барьж амьдрын ингээд 8 настай. Тэгээд би чинь тэгэж бодоод тэгээ яг дүүг төрсөн чинь бүр ингээл цаанаас ингээл хайр үрээл бүр ингээд бацаад авчмаас санагдаад идэм билээ шүү дээ. Айгу хөөхөн. Тэгэл дүүгээ ингээл айгу их тийм хайрын дунд үсхийг хичээдэг. Тэгэл юу айгу тийм өрөвч тийм бод тий. Хайраа зориулж чаддаг тий. Ингээд ойлгодог болчт юм лээ. Тийм ганцаардал зожиг байснаасаа өөр болчт юм лээ. Би айгу зожиг байсан л та. Гэхдээ яг хүмүүстэй ингээ харилцаад нээлттэйдэг. Яг үндэ дотроо ингээ айгу ингээ ганцаардаал айгу тэгдэг байсан. Тэгсэн чинь дүү гараад ирсэн чинь. Зүгээрч тэгэл хэрэлдээл, сайн дуу сайн даал гэсэн нэр бөө юм л болт. Хантай болсон биз дээ тий. Хантай болсон. За тэгвэл одоо ингээд аав ээжийнх нь одоо хамгийн чиний хувьд штэ мэдээж сайн муу тал ингээл байгаа штэ. Тэгэхээр ингээд чи одоо өсвөр насн дээрээ явж гин аав ээжээсээ зарим зүйлүүдийг аавчдаг ойлголцохгүй байна, ойлголцох үеч байна те. Хамгийн нөгөө нэг юм за уур хүргэсэн гэхээс илүү гомдол төрүүлж исэн тийм мэдрэмжийг өгч исэн үе байгаа юу? Бага. За яг нэг олон биш л дээ. Тэгээд ер нь бол хүүхдүүд аав ээжтэйг нэг ярилцдаг юм шиг санагдаад байдаг байхгүй. Яагаад? Үгүй яагаад ч юм бүү мэд аюу тийм айдаг ч юм уу нэг юм асуудлаас болоод нэг аав ээжтэйгээ нээлттэй байж чаддаггүй. Би бол эсрэгээр ирдэг байхгүй юу? Аав ээжтэй амар ч хүлээтэй байдаг. Тэгэл ингэжж тэгчж би найз өхөнтэй байхгүй юу? Тэгээд найз өхнийгаа хүртэл яаж баярлуулах уу те? Яаж ингэж үе ихтэй ингэдийн тэгдэй гэдэг аюу тийм аав ээжээс үлгээ авдаг нууж хаагаадах юм байдаггүй. Тэгэл аюу тийм нээлттэй байвал тийм үл ойлголцол тийм гомдол уурлал юу нэг амар тийм байгаад идэггүй. Гэтэ яг хаяа бол мэдээж нэг асуудлаас болоод ч үгүй юм хичээл сурлах тий. Одоо тийм дугуул муугалны юм болол гэрээ ажил мэжлэл тиймэрхүү юм асуудал гардаг. За тэгэл тэгэх юм бол би ингээд айгүй тийм ингээл хичээдэг байхгүй юу? Ер нь бол ингээл дотроо ингээл би ингэж хийсэн, тэгч хийсэн, ээж аваахаа тэр хилээд байгаа юм биелүүлж хийсэн гэл. Яг гэхдээ тэр бүх юмыг би амжуулж чадахгүй шүү дээ мэдээж ямар хуваагдаад ингээд иш тийш бүх юмыг амжуулахгүй ш. Тэгээд хаяад би тэгэж чаддгүй л дээ. Жишээлбэл айгүй олон хичээл дарагдаал, хичээл хаяа нэг унаа бүдрэн гарч ирэн цойлно гэл айгүй хоолой юм байгаа. Тэр үе дээр намайг яг хөө жоохон загиндаг л та. Чи яагаад ингээд байгаа тэгээд байгаа. На хичээл намайг хийгээж ингэж тэгээж гэх тэр баахан асуудал гарч ирдэг. Тэр үед нь би болохоор их амар өөдөөс нь ингээл хэрэлдээл би ингэж яах тэгж яхад гэл яг тэгдэггүй ихтэй дотор л амар гомддог л доо. Тэгээ би хүнд гомдоход айгүй сонио дотроо гомдоод байдаг байхгүй юу? Гаргаж чаддаггүй. Гаргахаар үйлч чаддаг байхгүй айгүй сонио. Тэгээл ингээл дотроо бодно, айгүй их бодно. Яаж би нэг амжуулах вэ? Яаж хийх вэ? Яаж хилээд байгаа юм амжуулах вэ? Ингэхүү тэхүү. Ингээд ер нь л айгүй тийм бодол байгаад байгаа юм л та. Тэгэл хэрвээ тэрийг чадчихвал амар их баярлна. Одоо ингээл аав би чадчихлаа ингэчлээ тэгчлээ гэвэл намайг айгүйх дэмжээ. Тэгэл тэрнээс урам аваад ингээл яваал идэг. Тэгвэл хүүхдүүд ер нь эцэг эхчүүдийг яг ямар байгаасаа гэж хүсдэг юм. Тэгээд бид нар чинь бас анхалтуудаагаа л ингээл эцэг эхчүүд болж үзээл те. Хүүхдүүдийнхээ очрыг олчихгүй л явж байгаа штэ. Тэгэхээр яг ингээ бид өөрсдөө хүүхэд байж үдсэн хэрнээ заримдаа ингээ хүүхдүүдэд ойлгохгүй байгаа уу ингээ биднэрт байгаад байдаг аахгүй. Яачаад байгаа нь мэддэхгүй те. За тэгээ бүр өсвөр насн дээр хүрээд ирэхээр учир нь олдохгүй дуугаа ороогаад хөвжим сонсоод чихвчээ зүгээд нуруугаа харуулцдаг те. Энэ үеүүдэд та нарт яг юу болсон бэ тийм бэ? Ер нь бол эцэг эхчүүдийг ямар байхыг хүсдэг гэж байгаа юм шүү дээ. Эцэг эхчүүд ер нь бол хүүхдүүдтэй ингээл зарим нь тоодгүй одоо ингээл мэдээзэг дээр гарахад л ингээл айгуу тийм тоодгүй тий ингээл хүүхдүүд ингээ орхичдаг байгаа байхгүй одоо манай сургуулийн хүүхдүүдийг ч гэсэн ингээл орхиол ингээл ерөөсөө ядаж ингээд хаана явж байгаа яаж байгаа хийж байгаа ингээ асууж болно нэстэ тий тийм байхгүй ерөөсөө тийм одоо халамж хайр байдгүй байхгүй ингээ зарим аав ээжүүд. За тэгээд
яг хөө манай аав ч гэсэн бас хаяад барах тэгдэг л дээ. Гэхдээ би амар гомддог байхгүй. Яагаад ингээд над руу залахгүй ингэхгүй гам тэхгүй гам гээд. Тэгээ надад ингээд анхаарал тавихгүй юм санагдаад байдаг байхгүй. Ингээд намайг ингээд шууд ингээд орхичж байгаа юм шиг. За. Айгуу сүн. Тэгээд би тэрэнд нь айгуу их гомдоод идэг. Тэгээд ер нь бол эцэг эхчүүд яг өөрийнхөө үзэл бодлоор хүүхдэд тулгаад идэг байхгүй. Одоо ингээд өөрийнхөө бодож байгаа юмыг хүүхдэд тулгаад идэг. Энийг яаж идэх вэ гэхээр мэдээж ярилцсан. Ярилцаж чи ямар вэ? Аав нь бол ингэж бодож байна. Миний хүү тэгэж бодож байна уу? Тийм. Ингээл ярилцаал ингээ ойлголцох хэрэгтэй юмыг амар хүндрүүлээл, хэрүүл оруулаад, зодоонуудын болоод тэгээд шаардлага байхгүй юу? Амар энгийн зүйл байхгүй юу? Тэгэл ер нь тэгэл ярилцж байвал ямар ч асуудал шийдэгддэг. Тэгэл бие бинийгаа ойлгох хэрэгтэй, сонсох хэрэгтэй тий. Тэгэл яг хав зөвлөгөө өгч болно. Заавал тэрийг тулах алба байхгүй. Тэгээд ямар биеийн төрүүлсэн биш. Биеийн төрүүлснээ сэтгэл бодлын төрүүлээгүй шүү дээ. Тийм болохоор хүүхдийн үзэл бодол ямар байна? Аавын үзэл бодол ямар байна? Ээжийн үзэл бодол таарж гинүү, ингэж гинүү, тэгж гинүү гэдэг дээр ясаа ярилцах хэрэгтэй гэдэг байна. За тэгээд ер нь бол тийм л энэ дөө. Яг ингээ нийтээр ингээ аваад үзчихвэл. Одоо чи яг ингээл яг өсвөр насны ингээл хүүхдүүдийн дунд байгаа шүү дээ тий. Ихэнх хүүхдүүд их үү? Ингээд аав ээж маань ярилцаад үзэл бодлоо тулгадгүй байвал гоё гэдгүү. Яг уу нэг 50-50% тайлах. Зарим нь тэгдэг, зарим нь тэгдэггүй. Зарим нь ингээд тулгадаггүй гэж бас байгаа байх. Тэгвэл бас одоо чи ингэж штэ. Ингээд яагаад ингээд илүү их анхаарахгүй байна аа? Яагаад ингээд залахгүй байна аа гэдэг. Би болохоор ингэж боддог гэсэн аахгүй юу? За. Ингээд эцэг эхчүүд ингээд хаана явж гин? Одоо хаана явж гин? Одоо сууснаа. За үгүй чи гарахгүй. Тийм юм үзэхгүй. Гэртээ бай. Гэхээс би залхдаг байх. Тийм болохоор ингээд жоохон өөрийг нь сул орхидог байгаасаа гэж хүүхдүүд хүсдэм болов гэж би бол бодсон байхгүй сая. Тий. Ер нь бол яг хуу ямар ч юм мэдээж тун тохиромж байх ёстой шүү дээ. Тэгэл байнга ингээл араас нь хөдөлтөл өөрийнх нь тий жишээл аяг угаах дээр ярил л да. За ингээл ээж нь аягийг нугаач. Ээж нь хувцсыг нугаач. Тий ингээл амар их хит хайрын дунд хүүхд чинь ингээд буруу хүмүүжээд ингээд өөрийнхөө хийх ёстой юмыг ээжээрээ хийлгээл ааваараа хийлгээл тэгэл ингээл өөрөө амьдралын төвшин дээр гарвал яах вэ? Тэгээ тэр хүүхд өөрөө хоолой чадахгүй, өөрөө аягаа угааж чадахгүй. Тэгэл тэрэнд чинь суралцах хэрэгтэй байхгүй юу? Одоо аав ээжийн гар бүл оролцохгүйгээр бие даах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд за яг би гадуур гардаг л да хаяа. Одоо кино мэнэ үзэж жоохон оройтох үе байгаа. Тэр үед над руу залгадаг хаана явж ийн, хизээ ирэх, яах ийх ингээ залгадаг л да. Тэгээд мэдээж оройтол болохгүй байгаа бол над руу залгаж байгаа шүү дээ тий. Болохгүй байгаа бол тэгэл би ер нь аав ээжийг залгахад ер нь бол утсыг байнга авдаг. Таслахгүй юу ч болох юм билээ тийм үст. Тэгэл ингээл байна энд явж гин тэнд явж гин тэдэн цагт очно ингэн тэг нэг айгу төлөвлөгөөтэй хилчдэг байхгүй. Тэнгүүд аав ээж тийм юм байна, ийм юм байна гэх санаа намарчдаг байхгүй. Тэгээс мэдээ санаа заавал хаана хийж юу хийж байгаа ингээл санаа заавал ингээл жоохон өвдөл мэдтгэдэг л баг. Тэгэл залгаал. Тэгэл юм нэгж асуудаг эхэлж чаддаг шүү дээ. Одоо нэг утсыг байнга авдаг гэдэг чинь. Тэр үеийн бусад хүүхдүүдээс бас утсыг авдаггүй хүүхдүүд байдаг бах тий. Байгаа. Тийм байдаг шүү дээ ер нь л. За хаяа. Тэгж байгаа очиж байгаа юм чинь гэртээ очиж байгаа юм чинь хаяа гэдэг хэлдэг байхгүй. Тэгэхээр өсвөр үеийн танаа үеийнхний дунд одоо бас л өөр байгаад тах шиг байна. Тийм өөр. Үзэл бодол нь ингээл зарим нь за дуудлагыг нь бол авах хэвээр. Зарим нь ингээл тийм. Тэр бүх хүүхдүүдийн бодож байгаа өөр байна. Эцэг эхчүүдийг бид нар бас яг хүүхдүүдийн онцлогт тааруулж л тарьцах ёстой болчиход байгаа юм байна шүү дээ. За бас тийм. Гэтэ бас Хөсөлнгийн хувьд бол бүр гитрхи сайн хүүхд байгаа юм шүү. Өө тэгэл одоо тэгэл хайртай юм ч одоо яах вэ? Тийм. Одоо анх нөгөө найз охинтой болоход нь аав ээж хэр яаж хүлээж авсан. Одоо ингээд та хэд ч ингээл 15-тай 16-тай харагдаж байгаа боловч би энэ нүсэл хоолойн бүдүүрэл те бие организм нөөцлөлт орж байгаа боловч эцэг эхчүүдийн нүдэнд яг л нөгөө нэг хүүхдээр жоох нороо те энэ чулуун дээр бүдрээд очиж явах вэ арай өөдөж ганцаараа яаж явах бол гэлтэй гэж боддог байхгүй. Тийм. Тэр яг ингээд нэг найз охинтой болол дагуулаад орж ирэл
Эсвэл ээжтэй би ямар бэлэг авах уу гэд тэгэхээр тэр үеүүдэд аав ээж нь яаж хүлээж авсан? Намайг ингэсэн. Би нөгөө нэг найз хүнтэйгээ кино үзэж идэв байхгүй. Тэгээд намайг бит хоёрыг ирж аваад. За. Тэгэл тэр машинд суугаал манай найз нэг гэрт нь өргөж өгсөн байхгүй. Тэгээ өргөж өгөөл манай ээж ярьж ин л да. Гэхдээ саяхан л жоохон бацаан байсан. Дөнгөж төрөөл нэг ялах юм байсан ч ч одоо найз хүн бүхэнтэй болцсон. Тэгээд кино мэнэ үзээд ямар юугүй идэм бэ гэл ерөөсөө намайг айгүй тийм жоохноор нэг хараад идэх байхгүй. Нэг юм одоо юу мэр чимд энд нийгэмшээд ингээд ирэхээр ингээд одоо нэг мэдхгүй ямар ч ингээд нүдэнд нь ингээд жоох харагдал. Тэгээ би яг өндөө өөрийгөө ингээд том болоод байна. Ингээд тэгээд ингээд хариуцлагууд ирж байгаа. Тэгээд яг өндөө манай аав ээж хоёр ингээд миний өмнөөс асуудлыг шийдээд өгөхгүй идэг. Тэгээ би бас хаяа битийдэг ингээд би жоохон биш штэ одоо том болж штэ гэдэг. Тэгэл аав ээж хоёр чи инээлд чөхрөөлсөн нэрэ. Чи юм байсан санжино бацаана гэж өстө нэр. Өдөр бүрийн ногооны хэрэглээг хэлбархан нөхдөг Kagome подкастын ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Таны хүүхдийн дуртай хамт. Одоо ингээд миний дүү найз зохинтой болж байгаа тий ингээд болсон. Тэнгүүл мэдээж нөгөө гэр бүлээсээ өөр гадна өөр нэг хүнийг мэдээж хайрлаад, дурлаад тэр хүнтэй ингээд найзлаад явж штэ тий. Энэ үед одоо жишээлбэл одоо охтууд бол ингэж ярьдаг штэ. Аав шиг хүнтэйс юм. Аав шиг хүнтэй үерх нь аав шиг маань л намайг халамжилдаг байвал гоё гээл тий. Чиний хувьд болохоор яаж ин одоо ааваасаа үлгэр дуурайлаад найз охинтойгоо харьцаж гин үү? Эсвэл өөр дээд ангийн ах ч байсан болно шүү дээ тий. Ер нь тийм үлгэрлэл авдаг хүн байдаг уу? Тэгэл амар том асуулт байна тий. Хариулах жоо хүндрэлтэй санагдаж байна. За яг хөө тэгэл би ер нь ээжтэйгээ адилхан хүнтэй сүнэж уддаг гэсэн юм байна. За. Тэгэл би чи ээж дуралдаг юм уу? Ээж айгүй хөөрхөн ингээд ээж ингээ цаашаа явдаг байхгүй юу? Тэгээ бит хоёрыг ингээ явж ангууд ингээд хоёр үерхт юм ингээ асуугаад байдаг байхгүй юу? Тэгэхээр би бараг тэгдэм үү гэж хэлждэг л дээ. Тэгээ айгүй хөөрхөн манай ээж чинь тэгэл гоё чоол хийн айгүй одоо ингээд айгүй мундаг юм ихтэй л дээ. Тэгээ би ер нь ингээ шүтд юм аа. Тэгэл одоо жишээлбэл би ингээ хүнтэй үерхтэй айгүй харьцаж одоо ингээ тэр хүнийхээ танихыг илүү зорддог байхгүй юу? Одоо ингээ ямар ааштай, юунд дуртай тий. Тэгээ манай найз охин болохоор манай ээжтэй адилхан мейкап, одоо маникюр, педикюр гэдэг айгүй тийм жоохон урлагийн тал руу айгүй сонирхолтой байдаг. Тэгээд ер нь баг адилхан да манай ээжтэй. Айгүй гоё ол хийдэг. Мундаг хичээлдээ сайн. Тэгэл харьцаж явах үедээ би чинь баг манай ээжтэй ямар адилхан юм бэ? Яг л миний заа гинэ. Тэгэж бодоол тэгэл харьцаж байгаа л тэгэл үерхсэндээ. Тэгээд заавал ер нь хүнийг хайрлахад заавал тийм одоо юу мэр чи хязгаарлагдмал тий. Заавал би энэ хүн шиг одоо ингэж ээжигээ яг үлгэр дүүрэл авах бах. Манай аав бол ээжийг айгүй хайрладаг, кэрлдэг, дэмждэг тий. Би аав шиг л мундаг хүн болоо, мундаг аав болно гэж боддог л доо. Гэтэ аав бит хоёрын үзэл бодол туусан амьдрал бас өөр л байх. Одоо ингээд биений хүнийг яаж хайрлах, яаж тий тэг хэлэх тийм бас бодол санаа нь өөр л байгаа мэдээж. Тэгээд ааваас суралцах ч юм байна, хаях ч юм байна. Тэгэл нэг юм 50-50 магадaltaй л тэгэл яваад шүү дээ ерөөсөө. Тэгсэн чинь ингэ санагдлаа. Нөгөө суралцах ч юм байна, хаях ч юм байна гэхээр миний хувьд болохоор би зүгээр ингэж айдаг байхгүй. Хүүхэд маань өсвөр насн дээр ирээд магадгүй намайг ингээд голох ч юм уу те. Ээж мэдлэг муутай байна. Ээж намайг ойлгохгүй байна. Гэх үедээ гэж байгуух байдаг байхгүй. Хүслэнгийн хувьд мэдээж эцэг эхчүүд алдаа дутагдaltaй байгаа. Чадахгүй зүйл байгаа. Та нарын үеийг гүйцэж ингэж техник технологитой харьцах ингэж хоцрогдох юм зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр заримдаа ингээ аав ээж чинь ингэж чамайг маш ихээр юм бухимдуулдаг юм үе байдгүй. Тэнгэл ингэчгүй дээж. Аав тэгчгүй дээ гэл те. Миний хувьд өсвөр насн дээр тийм бол байдаг байсан. Намайг ойлгохгүй байгаа л те. Тэгэл гойж гангалмаар байж тээ охин хүүхд будаж мудмаар байж тээ. Тэнгүүл ааста будмал боллоо. Инглээ тэглээ.
эрт ирэх хэвээр анги ихтэй жирэмсэн болчих вэ л тээ. Ингэдэг байсан байхгүй юу? Тэрэн шиг тийм одоо ингээд аюу их бухимдуулдаг. Би өөрийгөө мэдээд байна шүү дээ тэнд чинь. Ээл аав ээж ч одоо чиглүүлж л өгөх хэвээр хүмүүс л дээ. За. Тэгээд одоо эдэж санаа зовно уу? Их санаа зовдөг байх. Тэгэл ганц жоохон хүүгээ мундаг явуулчихсан гэл хөрхий тэгэл хичээгээл анхаарал тавиал ингээл мэдээж надад ингээ жоохон залхмаар санагддаг үе байгаа. Гэхдээ тэрийг ингээд бодоод үзэнгүүт миний төлөө л байгаа хгүй яг үнэндээ. Тэгээ өөр хиний төлөө байх гэдэг юм сте тий. Тэгээд ингээд намайг ингэдэг л тий одоо жишээлбэл намайг ингээ айл тал руу ингээ хөгжүүлэхийг ингээ хүсдэг одоо ингээл спортын тал, урлагийн тал тий. Тэгэл хичээл нам ингээл айгүй тийм ер нь намайг айгүйх нээлттэй байлгадаг л та. Одоо нөгөө нэг гэхдээ чи ингэж болно. Гэхдээ тэгэж болохгүй шүү гэдэг нэг юм хоёр одоо харьцуулт гаргаж ирдэг. За жишээлбэл би компьютер авлаа гэхэд би компьютер дээр юм хийнэ, ингэнэ тэгнэ гэж хэлэхэд за чи компьютер дээр одоо 1 цагийн тоглоод 1 цагийн хичээлдээ өнгөрүүлвэл би чамд зөвшөөрнө үү, тий? Одоо чи дан тоглоомоо хөөгөө дан ингээд байвал би чамайг ингээ компьютер заавахыг ингээ хүсэхгүй байна. Гэт айгуух тийм амар ярилцдаг л да ер нь бол. Тэгэл одоо хичээл ном ч гэсэн ингээл би ингээд хичээлийн чөлөөт цагаар айгуух сакс тоглолдог л та сакс амар дуртай. Тэгэл айгуу тийм цагийн хуваарилд роутин байх айгуух тийм хэрэгтэй гэж надад хэлдэг. Тэгэл тунганд тааруулж ивэл аав ээж хоёр нь чамайг хорихгүй. Чи ингээд өөрөө мэдээ хий. Гэтэ мэдээ зөвшөөрөлттэйгээр тий. Ингэж болох уу, тэгэж болох уу гэж асуу. Тэг чин би ингээд зөвлөгөө өгөө гэж надад ээж хэлчихсэн байхгүй юу. Тэгээд тэрийг болохоор би тэгэл за ойлголоо гэл. Тэгэл дандаа ингээл асууж масуугаал ингэж болох уу, тэгэж болох уу. Би юм амжуулсан. Одоо та надад нэг юм чөлөө маяг юм өгөөч гэд. Одоо би ингээд гэртээ ингээл гэр орноо цэвэрлжээл. Ингээд гарахад бэлдэн шүү дээ энэ ч бас хичээл намаа хийжээл. Аяг тавгийн хог могш хүрчил. Тэгэл за ээж би найз өхөнтэйгээ уулзлаа шүү. Ингээд найзуудтайгаа уулзлаа шүү. Гэд тэгээд ингэхэд тэр хүнд амар ахгүй юу. Ядаж нэг ажиллаж гисэн хүн гөвчлөөд би тэрийг хийгээд өгчлөө тий. Тэгээд ээж ч гэсэн ингээд ээж ч гэсэн амар, аав ч гэсэн амар. Тэгэл эсвэл ингээд хоолыг хийгээд өгчдөг. Би явлаа гэх. Ингээд хийх юмаа хийгээд тэгээ ингээд дараагийнхаа хийх юмыг ингээд төлөвлөөд явж байвал надад амар санагдаад. Тэгэл хойноос чи хүслээ аяга тавга угаачихгүй яасан, гэрээ цэвэрлчихгүй яасан ингээд зуураад идэх хөөх. Тэндээс би суралцаад би тэгдэггүй байсан юм аа. За нэг 12 маяртай да би айгүйх тийм ер нь ингээд нэг хамаагүй санагдаад байдаг гэсэн хөөх. Ерөөс боддгүй шууд ингээд хийгээд явждаг. Хүссэн юм аа. Тэгэл тийм үед аав ээж маань яаж гэл тийм одоо гэрээ ажил хоол моол гэл их ажлын хажуугаар яаж тийм амжилтдаг байсан юм болоо. Яаж тэрийг ингээ хөнгөвчлөө те. Тэгээд хүчин сон гэд их айгуух боддог л доо. Тэгээд тэрийг ингээ хэрэгжүүлж байгаа гэх юм уу. Төсөл юм ааш. Чи яасаг өөрөө ухаантай юм би. Их жил 15 6 таа юу юм бодох юм ярих байдаг байлаа. Тэгээд сайн ингээ хүслэнгийн ярианаас ингээ сонсонгууд илүү ээжтэйгээ татна юм шиг. Тийм ааваас илүү ээжтэй юм шиг санагдлаа. Ээж илүү сонсоод байна уу? Гү яах вэ? Би аавтай их ярилцдаг л та. Гэтэ яагаад ч юм цаанаасаа би ингээд аавтай ярихыг хүсдэг л дээ. Тэгээд аав ээж хоёрын ингээд бас үзэл бодол нь өөр гэдэг хэвгүй. Хүлээж авах үнцг нь өөр гэх юм уу? Тэгээд одоо ингээд би одоо жишээлбэл аав ээж хоёрын одоо ингээд голд нэг зэрэг үг хэллээ шүү дээ. Тэнгүүд тэр хоёрын хүлээж авах үнцг нь ингээд өөр байгаа болохоор надад ингээд өөр юм хэлээд байдаг хэвгүй. Одоо жишээлбэл аав бол хориглдог. Яг хаяа ингээд тэгчүүл яах юм бэ? Ингэчүүл яах юм бэ? Тэгж болохгүй. Гэ шууд ингээд хориглдог. Тэ талаас хардаг. Ээж болохоор эерэг талаас хардаг. Одоо ингээд тэгж болно. Тэгээд үр дүн юм байна, тийм байна гэдэг айгүйх ингээд бүр дэлгэрэнг ярьцдаг байхгүй ээж. Тэгээ яагаад ч юм ээж дээр нэг чиглэлээр ажилдаг болохоор бас ингээд жоохон санаа нийлээд ингээд явцтай л дараад тий. Санаа нийлээд айгүй тийм экстроверт гэх юм уу. Тийм. Манай авчи интроверт байхгүй тийм үндэ. Тийм айгүй дуугаа хүн. Тийм манай ээж чинь тэгэл өстэй инглээ тэглээ гэл ёо. Бас тий. Айгүй тийм задгаа.
Одоо хүслэнгийн маань хувьд бол бүр айгүй жоохносоо тий ингээл реклам, кино, контентэд ингээд тоглож явцсан шүү дээ тий. Тэгэхээр ийм сурлага тал дээр сурах хичээл номыг ингээ хослуулж явах нь заримдаа хэцүү санагдах, заримдаа гоё санагдах тийм үед байдаг үстэй. Ер нь айгүйх тийм одоо юм амжуулах тийм юм дээр айгүйх стресстэй гэлтэй депрессэнд ороод нойргүй хонно. Тэгэл ер нь бол ингээд нэг юм амар асуудалтай бас гэтээ эрэг тал байгаа л да. Гэтээ эрэг тал нарай цөөхөн гэх юм. Их биш юм уу? Их биш. Би их гэж бодлоо. За тэнцүүл ах. За тэгэл за ингээд кино тоглоод ингээд ирнэ те. Тэгэл мэдээж ингээд кино чинь ингээд өдөр шөнөгүй ажиллана, цаг наргүй ажиллана те. Тэгэл яг тэгж байгаа тэр дунзаа ингээд мэдээж ядарна, шантрана. Тэгэл ингээл манай найруулагч нар чинь бас загнана те. Тэгээд тэгж зовж гаргаа ингээд хийсэн бүтээлээ дараа нь ингээд нээлтэн дээр үзэхэд гоё байдаг байхгүй. Яг ингээл би энэ үед чинь ингэж ийсэн шүү. Ингэж шантарч ийсэн шүү. Тэ. Тэгээд ингэж хараад дараагийн ингээд юмаа ингээд хараад үзэхэд аюу гоё мэдвч төрдөг. Хичээл дээр ч гэсэн. Тэгээд хичээл дээр ингээл дүүн гарна гээл тэрнээс өмнө бид нар чи хичээл шалгалт малгалт амар бэлтэн. Бужигнаа болно. Тэгэл тэрний дараа багш нар ингээл за хүслэн чи тийд шүү гэл гоё өндөр оноо хэлэнгүүт би ч юм ёо гэл. Тэгэл ингээл тэрний дараа ингээд дүгнээд үзвэл би юм амжуулаад байгаа юм байна шүү. Тэ? Гэхдээ энээсээ бас хичээвэл яах вэ, тэ? Айгүйх тийм тэгж боддог л та. Гэхдээ бас хэцүү. Манай Монголын багш нар чинь бас даалга маалгараас нөлөө шүү дээ. Йоо. Тэгэл нэг уран бүтээлж явлаа гэхэд л за ийм даалгаар аваад яваарай гэх үгүй юу? Тийм гэрийн даалгаварт гээл хідээс хід ч гинэ нэг 5 6 хоц юм өгчин. Тэрийг амжуулах гэж бас тэгэл. Бас их юм болно л. Үнэлээ дөө. Гэтэ хэцүү юм байна хүүхдтэй ярилцгаа ингээд юу бодож явдгийг гэхээр миний хувьд бол ингээд маш ухаантай болгоор магадгүй би яг юу асууж яаж ярилцгаа ингээд бас чигээ бас сая ингээд олохгүй байна. Тэгэд их чинь яг төгсгөлт нь чамаас нэг юм асууж заа. Чи аав ээжигээ за бүр тус нь хэлээ шүү за. Аавыгаа ээжигээ яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Чи тэр хоёроос яг юу хүсдэг вэ? Аав ээжиж юу н ямар байвал гоё юм бэ хүүхдүүдэд? Нэг хоёлаа юугаа ой. Ами бака нэг очи. Бас хүнд асуулт байна. Тус нь шүү дээ, тий. Тэгэл би нэг аав ээжээс нэг хүсдэггүй л дээ. Ер нь хүсдэггүй. Яагаад? Зүгээр яг одоо яг л миний аав ээж яг байгаагаараа л тий ингээл би аав ээжээс нэг илүү юм хүсэхгүй надаас ч гэсэн илүү юм ингээ хүсдэггүй болохоор би одоо тийм төгс хүмүүсээс би одоо юуг нь хүсэх вэ тийм үстэй тий аавтаа ингээд өгөөч тэгээд өгөөч гэд надад тэгээд байх ямар ч тийм бодол юм байхгүй би ярих ч юм байхгүй үнэхээр нэмдэл дээрх төгс хүмүүс тэгэл болоо ямар хөөрх юм бэ бас өнөөдөр чи ингээд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр те энэ өдөр за ганцхан энэ өдөр ч гэлтгөө бүх өдөр хүүхдүүд эрхээ хамгаалуулдаг эдлэх ёстой эрхээ бас эдэлдэг байгаасай гэж хүсэж байна. Тэгээ миний дүүгийн бодлоор хүүхдүүд ямар эрхээ хамгийн сайн эдэлдэг те ямар байвал хамгийн аз жаргалтай байх вэ? Өөрийнхөө талаас биш бусдын талаар одоо ярил дээр юм шиг санагдаад байна л да. За Монголд байна, гадаад олон улс орнууд байна тий. Тэр дунд хэдэн сая хүүхдүүд байгаа шүү дээ мэдээж. Тэр дунд эрхээ эдэлж чадахгүй хүүхдүүд байгаа. Боловсролоо эзэмшиж чадахгүй, өөрийнхөө аюулгүй байдлыг хангуулж чадахгүй тий. Тим хүүхдүүд зөндөө байдаг. За тэгээд тим хүүхдүүдээс одоо ингээл маш их хичээл зүтгэл гарч ирдэг. Айгуу тийм зөв хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд одоо юу ярих чилаа би чинь мартсан шүү. Нөгөө хүүхдүүд ямар одоо бид нар чинь мэдээж эдлэх эрх байгаа те. Хүүхд үндсэн хуулиар ийм эрх эдлэх ёстой. Харьлуулах эрхтэй, сурч боловсрох эрхтэй гэд. Тэгээ эдрээс ер нь хүүхдүүд ямар байвал хамгийн аз жаргалтай байх юм.
мэдээж хамгийн түрүүнд хүүхдүүд эцэг ихтэйгээ байвал хамгийн аз жаргалтай байх ба. Тийм, ер нь бол элэг бүтэн байхад л хамгийн аз жаргалтай шүү дээ. Тэгэл эрүүлэнх, тэгэл ингээл хоол хүнсээр дутахгүй, тэг өөрийнх нь хайрлах хүмүүс байдаг, ардан зогс хасаалтай танкнууд байдаг. Тийм үед л хүүхдүүд бид нар чи ингээд би чи юугаарч дутахгүй юм хүн юм бэ штэ гэд айгүйх боддог. Тийм хүүхдүүд одоо ингээд асуудал олон тийм бэрхшээлтэй тулгархад айгүй зөрөгтэй байдаг байхгүй. Би ийм асуудалтай тулгархад миний ард тийм хүмүүс байгаа шүү, зөвлөгөө хүмүүс байгаа, миний асуудлыг шийдээд өгч хүмүүс байгаа тий. Айгүй тийм түүмэр чи нэг юм асуудал руу ороход аяах юм уу аюулгүй мэдрээд ингээ ороод туршаад үзээд ингээд явцдаг байхгүй. Тэгээд тийм үед л ер нь би тийм үед л амар тэгэл их жаргалтай тийм нэг санаа зовхон зүйлгүй байгаад байдаг шүү дээ. Тэг ер нь бол тийм л байна дөө. Тийм тэгэхээр бас үзэж байгаа эцэг эхчүүд маань номер 1-тэй хүүхдүүдийнхээ хамгийн ард талд нь асаалттай танк шиг ямар нэгэн асуудал болоход ээж минь байгаа да, аав минь байгаа да гэж бодох тэр мэдрэмжийг бас хүүхдүүдэд өгж байгаасай гэж хүсэж байна. Тийм тэгэл аав ээжтэй байна гэдэг чинь хамгийн сайхан шүү дээ. Өөлөд очиход тврээд ингээд тайвшруулдаг хүмүүс байна гэдэг чинь. Тийм болохоор тэгэл айгу зөрөгтэй ингээл. Айгу тийм санаа зовдохгүй л. Тэгэл байхгүй болоод өгчвөл яандаа л гэж амар хайдаг шүү дээ. Чи битгий юм бодож шаналаа гэх. За тэгээд ямар ч байсан дүүдээ маш их баярлаа. Манай подкаст дээрээд яг өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг асуудал тэд нэр юу бодож явдгийг, хүүхдүүд юу эцэг эхийгээ ямар байгаасаа гэж хүсдгийг те энэ талаар яг гоё чөлөөтэй нээлттэй ярилсан. Дүүдээ баярлаа. За зүгээр дээ. Тэгээ бас аав ээжд нь би тусгаалan баярлаа гэж хэлмээр байна. Ийм сайхан ухаалаг хүүг энэ нийгэмд өсгөж, хүмүүжүүлж явж байгаад нь баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Хайртай шүү. Хайртай шүү. За тэгээ хоёулаа төгсгөлд нь ивент итгэгчдийнхаа бэлгүүдийг өгөөд дуусгая. За тэгээ. За хоёулагийн саяны ууж исэн амибак гэдэг. За. 10,000 тэрбум амьд ашигтай бактеритай. Тэгээд энгийн, тэгээд сахаргүй гэсэн хоёр төрөлтэй. Тэгээд ер нь хүүхдүүд аяг хуудаг юм билээ шүү дээ, тий. Тийм, ер нь бол тэгэл хичээл мичээл дээр аваад явж байгаа шүү дээ. За энэний дээжийг бэлгэлж байна. Үгүй энэ чинь. Ихтэй 8 гоё амттай билээ. Сая явахад гоё амттай хэвчээ. За дараагийн бэлгийн за энийг бол хүн болгон мэдэндээ Kagome. Ер нь ногооны хэрэглээ хэрвээ.Ооны хэрэглээ юу? Ногооны. Ногооны юу? Ногооны. Ер нь тэгэл ямар ч хоол хийсэн тэгэл ногоо л хөвж идэв шүү. Ээж чинь тэгэл айгүй их ногоо хэрэгэлдэг. Тэгээ би ч өөрөө ногоонд айгүй их туртай тэгэл ногоо айгүй хэрэгэлдэг юм дөө. Заримдаа ногоо идэж чадахгүй, ногоо идэж амжаагүй өдрүүд байх юм бол өдрийн ногооны хэрэглээг 100% хангах ийм боломжтой. Kagome ногоо болон жимсний жуус. Гэр бүлтэйгээ хуваагаад байгаарай. За тэг. Ганцаараа уучих үү. За дараагийнх нь болохоор Pigeon брэнд. Одоо нэг өсвөр насны хүүхдүүд чинь нөгөө хамгийн их анхаардаг зүйл нь мэдээж гадаад төрх байдаг үстэй. Байдаг бах те. Хамгийн нэгдүгээр л орно шүү дээ тэр. За тэгвэл нөгөө эднийх маань юм яг өсвөр насныханд зориулсан юм нарны тас гаргасан мөлий. Одооноос нөгөө нарны тасаа маш сайн хэрэглэхгүй бол хурц нар тусаад нөсөд толбчиж штэ. За тэгээ энэ чинь салфетик энэ хөөсөн угаагч таасан байна. Яах үсгэндээ өгч байна. За надад айгүй хэрэгтэй билэг байна уу? Харин тийм биш үү? Тийм би чинь тэгэл арьс арчилгаанд айгүй анхаарна шүү дээ бас. Энэ мохоо батга хэвчээ. Тэгээ бас нэг жүжиглээд орон бүтээлд ордог болохоор бас арьсаа бас гоё байлгах хэрэгтэй байгаад байдаг бах тий. За тэгээд дүүдээ маш их баярлаа. Цаашдынх нь уран бүтээл өндрөөс өндөр амжилт төсөй, сурлагт нь бас амжилт төсөй. Тэгээ зорьсон зорилготой хүрээд мөрөөдөлтөй хүрээрээ гэж өрөөмөрөө нэг чинь. За баярлалаа. Хөөрхий. Тэгээ өнөөдөр 6 сарын 1 хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө бас эрхээ хамгаалуулж аз жаргалтай өнгөрүүлээрэй. За баярлалаа. За хүрэлцээсэнд баярлалаа. За үзсэн ээжүүдээ бас баярлалаа. Баяртай.